сүүлийн 10 жил тасралтгүйгээр ардын нам Монгол орныг удирдах байна, сүрүүлж байна. Манжин үеийн удирдах байсан удирдлагаас та нар 7 дор удирдах байна. Манжин үеийн мөнгө хүлээлт бол одоо бол жаргал. Өнөөдөр Монголын ард түмэн аппликейшныхаа зээлэнд живцсэн байна. Та нар бодоод үз. 2016 онд нэг 7-оос 8 их найдаар улсын төсөв батлагддаг байсан бол одоо 33.9 их найд. Үндсэндээ 4-өөс 5 дахин нэмэгдсэн. Монголын ард түмний амьдрал 4-өөс 5 дахин нэмэгдээгүй. Харин эрх баригчдыг тойрсон тендерчин компаниуд та нарын амьдрал 50-100 дахин нэмэгдсэн байх. Миний асуулт. Энэ их төсөв, энэ их тендер найр наадам чинь үнэхээр Монголын ард түмэнд бүр дээрэн болж байна. Би завгүй байгаа. Төсөө хэрхэн төлөвлөх үү гэж, чинэлэг дундаж давхархыг хэрхэн бий болгох үү гэдэг дээр толгойгоо ажиллуулж байгаа. Тийм учраас би нийгмийн баялагын хуваарлт бол татвар гэж яриад байгаа. Би маш тодорхой ярьж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 1%, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтаас доош байсныг би 2.5-д хүргэснээрээ 180 мянган аж ахуйн нэгжийг бий болгож байгаа. Нөөтийн суудган төлөгчийн босго 50 сая байсныг 400 сая бий болгосноор 23 мянган суудган төлөгчийг дэмжиж байгаа. Би 6-аас 10 тэрбум төгрөгийн дээр шатлсан татварыг нэмж 25-ыг 15% болгож бууруулснараа би 300 уул уурхаан бус мөртлөө 6-аас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниудыг төрүүлж гаргаж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлж байгаа. Хөдөлмөрлөж байгаа хэм бүрийг дэмжиж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг татвар шиг битгий санаасаа гэж би хүсэж байгаа. 2014 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүс 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолохдоо сая 400-гийн цалингаас бодуулсан. 2018 оноос хойш тэтгэврт гарсан иргэд 2 сая 400 мянган цалингаас бодуулсан. Энэ шудраг бус тогтолцоог би өөрчлөгч байгаа. Тэрнээс биш тэтгэврийг 20% нэмлээгээд 769 дээр ч 29%, 2 саяын тэтгэвэр дээр ч 20% нэмэгдлээгээд энэ шудраг бус байна. Тийм учраас энийг шийдэж байгаа. Төрийн албан хаагчийн цалин 33 хуулиар зохицуулж байна. Их хурлын тамгын газрын референс, засгийн газрын хэрэглэх газрын референс өөр цалинтай. 33 хуулийг өөрчилж төрийн албан хаагчийн цалин хөлсийг шудраг болгох гэж байна. Халамжийг нэгтгэж бууруулах гэж байна. Халамжийг зорилтод бүлэгт 26% нь хүрэхгүй шин. Энийг би 50% хүргэх гэж байна. Ийм л ажилтаа байна. За үндсэн хууль заасан энэ ялгуурахгүй байх зарчим буюу салбарын татварыг өөрөөр тогтоох нь би буруу гэж үздэг. Хэрвээ харин өндөр орлоготойгоос нь илүү татвар авч тэр дундаж давхаргаа дэмжих нь л өөрөө зөв бодлого. Тийм учраас энэ шатлсан татвар руугаа алхамаар явах нь бид нар чинэлэг дундаж давхаргыг бий болгоход том нөлөөтэй байна. Өнөөдөр топ 100 аж ахуйн нэгж татварын орлогын бараг 65%-ийг тэдэл бүрдүүлдэг. Би 100 татварын орлогын 65%-ийг бүрдүүлдэг шиг олон компани төрөн гараасаа гэж бодож байгаа. Тийм учраас энэ чөлөөлөгээд байгаа бодлого, энэ зөвшөөрөл, хүнд суртал, дүрм журам, саад тийг, арилгыг, энэ захимжуулъягээд байгаа бодлого бол хувийн хвшилт, ээлтэй бодлого. Үүнээсээ гадна илүү олон баялаг бүтээгч нарыг төрүүлэн гаргахын тулд татварын саяын хуулиар жишээ нь одооны 25 оны байдлаар 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтаас доош орлоготой 4800 гаруй аж ахуй нэгж бараг 91 тэрбум төгрөгийг хөнгөлт эдэлсэн юм бэл. Нөгөө орон нутагт авж байгаа татварын хөнгөлтийг эдэлсэн 360 гаруй аж ахуй нэгж 42 тэрбум төгрөгийн хөнгөлт эдэлсэн юм бэл. Энэ босхийг 2.5 тэрбумд хүргчүүл 180 мянга гаруй аж ахуй нэгжийг дэмжинэ гэж бодож байна. Маш олон компани төрн гарна гэж бодож байна. Дээрээс нь өмнө нь бол 6 тэрбум хүртэлхтээр бид нар 10% аваад шууд тэрнээсээ дээш бол 25% авдаг байсыг дунд нь 15% гэдээ болгоод эхлэхээр бодтойгоор уул уурхаан бус мөртлөө 6-аас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой таны хэлж байгаа барилгын бусад салбарыг бодит 300 компани илүү олон ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж бодож байна. Тиймээс хөдөлмөр эхэлж байгаа, баялаг бүтээж байгаа, ажлын байр нэмэгдүүлж байгаа компаниудыгаа дэмжиж олноор нь гаргахын төлөө ажиллах нь